За бичлэг үзэх хүчин мэндийг хүргэе. Энэ удаагийн бичлэгээр минь үхрийн ширний зарцаа мөгний талаар одоо бяцхан мэдээлэл хүргэе гэж бодлоо. Стүүжин. За стүүжин нь арьс ус, хумс, за ходоод гидс дархлааны систем, за сэтгэл зүйд хүртэл маш өндөр ач холбогдолтой сайнаар нөлөөлдөг одоо хоол байгаа. За тэгээд удаан буцалгах явцад стүүжингээс нөгөө мөгөөрс ихтэй, шүрмс ихтэй учраас үхрийн шир чинь тэрнээс нөгөө нэг коллаген, желатин, амин хүчил эрдэс бодис нь одоо гарч шүлэндөө шингэж маш гоё шүл гардаг. Одоо эрүүл мэндийн хамгийн супер тэжээл гэж хэлж болох үс тийм хоолны төрөл штэ тий. Тэгээ стүүжин гэдэг одоо маш олон шалтгаанууд байдгийн байна. Би бол зөвхөн үе мөч арьс ус хумсанд гэж боддог байсан. Гэтэл гаднаас юусоо ямар ч нэмэлт тэжээл авах шаардлагагүйгээр бүгдээрээ стүүжингээр бас ингээ хэрэгтэй амин хүчил амин дэмүүдээ бас авах боломжтой байдгийн байна. За тэгээд энэ бол Монголд үхрийн шир бол маш их хэлбэг байдаг, хямдч байдаг. За хөдөөгөр бол бүр ингээ хэрэглэгдэхгүй хаягдах тохиолдлууд бас байдаг шүү дээ. Тэгэхээр та нар маань энийгээ бас олзуурхаад хэрэглэдэг байгаасаа гэсэн үднээс энэ бичлэгийг бэлдэж байгаа. За Америкт бол үнэтэй байдаг. Би бараг нэг ширийг нэг Монгол мөнгөөр нэг 70-80 мянгаар авдаг баха H Mart-аас Солонгос дэлгүүрээс. За тэгээд улиралтай аль болохоор нэг удаа хэрэглэхийг хичээдэг. Ажиллагаа ихтэй ч гэсэн маш гоё хоол биед хэрэгтэй. Арьсанд бол үнэхээр супер нөлөөтэй байдаг болохоор би ерөнхийдөө айгу дуртай байдаг. За тэгээд стүүжин болохоор зэрэг үе мөч ясанд бол үнэхээр сайн тэжээл болж өгдөг. Ягаад гэхээр коллаген, глутамин, хондратын агуулдаг маш өндөрөөр тэр чигтээ бараг гэж хэлж болох үз. Тэгээд инхээрээ зэрэг нөгөө мөгөөрс үе мөч одоо үе мөчний өрөвсөл өвдөлтийг бууруулахад аюу сайн нөлөө үзүүлдэг. Ийм судалгаанууд хүртэл байдгийн байлээ. Та нар өөрсдөө хайгаад үзээрэй. За ChatGPT ашиглаад ч юм уу тий. Тэнгүүд тодорхой мэдээлэлүүд бол ер нь гарч ирнэ. За тэгээд энэ хондратын глутамины хүмүүс аюу хуудаг шүү дээ. Энэ тэгэхээр зэрэг настай хүмүүст үе мөчний өвддөг хүмүүст аюу хэрэгтэй хоол байгаа шүү. За арьс ус хумсыг дотроос нь тэжээдгээ. Үнэхээр коллагены нэмэлтээр баг авах шаардлагагүйгээр янз бүрийн хямдхан коллаген аваад бие хордуулаад байгаа хүмүүс байдаг. Зүгээр стүүжингээ хийгээд идэсэй гэж бодож байна. Би ер нь тэгж боддог. Энэ удаа хэлчихье. За ус хумсыг бол гайхалтай бэхжүүлж өгдөг. Арьсыг бол үнэхээр гоё тийм глөө ингээ галгаар толгоор болгож өгдөг. Тийм чиглэг мист цацсан юм шиг гоё болгох тийм штеп. За тэгээд коллаген амин хүчлүүд чи арьс ус хумсыг гэрэлтүүлдэг гэж түрүү хэлчихсэн тий. За тэгэнгүүт нэг гиз доторны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Нойр мэдрэлээ системд бас сайнаар нөлөөлдөг. За ходоод гизэнд яаж нөлөөлдөг гэхлээр зэрэг өтгөн хатах эсвэл гүйлэх гэдэг. Ерөнхийдөө нэг докторгүй хүмүүс эдгэрдэг гиз доторны юм амархан ямардаг. За тэр хүмүүст энэ желатин чинь одоо гизний салстыг нь хамгаалаад одоо баг бүрхүүл маягийн юм бол тогтоож өгөөд ингээ гоё тайвшруулж өгдөг байх нь шүү яг. Тэгээд гөрөлцөх хөдөлгөөний сайжруулаа яг хэвэн болгож өгдөг байх нэ. За нойр мэдрэлээ системд бол үнэхээр сайн нөлөөтэй, сайхан тайвшруулж нойрыг сайжруулж өгдөг, биеийг нөхөн сэргээж өгдөг. Төрсний дараах, янз бүрийн өвдсний дараа, ханаа томны дараа стүүжингээ хэрэглүүл зүгээр шүү. Өөрсдөө хийгээ хэрэглэхийг хичээгээрэй. За тэгээд стүүжинд юу ардын гэхлээр зэрэг юу байдیں۔ Би энэ ордынг нь кальц, магн, за кал, натор, төмөр, цайр, селен гээд. За B-ийн төрлийн витаминууд хүртэл бага хэмжээгээр агуулгаддаг. За глицин, пролин, глутамин гээд аргин гээд зэрэг амин одоо хүчлүүд бас айгүйхээр агуулгаддаг гэж хэлээ. За бас нөгөө нэг уураг бас нэлээд өндөр агуулгаддаг юм билээ. Ойролцоогоор 100 г, 10 г орчим уураг гэхлээр зэрэг супер байгаа зү. Тэгээд хийж явах явцад хийхээс өмнө нөгөө шүлнийхөө тосыг хамаад авчвал их зүгээр дайет барьж байгаа хүмүүст жин нэмэхгүй их сайхан хоол олно шүү. Хөнгөн гоё хоол олдог, жоохон ногоо нэмээд луван, брокколи ч юм уу би бол тэгээд баяжуулцдаг. Тэгээд амтлаад чинжүү минжүү ингээд гоё ногоонуудаа хийцэн байдаг байгаа. За тэгээд шүүд ургаж байгаа дөнгөж өсөж байгаа хүүхдүүдэд өгвөл маш сайн одоо өсөлтийг дэмжиж өгдөг, ясны бэхжилтийг сайжруулдаг гэж байгаа.
За тэгээд ер нь хоол тэжээлээрээ маш гоё болохыг хүссэн, эрүүлжихийг хүссэн хүн бүртэл зориулсан хоол гэж хэлж болох үс байгаа шүү. За желатин бол нэлээд өндөр агуулгад тийм байлээ шүү. За ойролцоогоор 100 г бараг 90 г желатин гэх шиг болсон шүү дээ. Тэгэхээр зэрэг стүүжингээ хийж дээрээ хамгийн одоо шин тэжээлтэй эрүүл хоолны төрөл нь байгаа шүү. За ингээд бичлэгийн өндөрлөе.